Улаанбаатар хотод 833 минут болсон байна. Студид очиж ирсэн байна. Хэрвэн цагдаагийн албаны урдсан сэргийлэх хэлтсийн алхам мэргэжилтэн отхон тэмээр хүрэлцээрсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Бас Монгол цагдаагийн 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн өглөөний мэнд хүргэе. Мөн үзэгчтэй өглөөний мэндийг хүргэе. За маш их баярлалаа. Тэгэхээр өглөө эртлэн босоод манай радиог зорж ирж манай сонсогчдод бас үнэн зөв мэдээлэхээр ирсэн зочиндоо маш их баярлалаа. Тэгээд хоёлаа бас сонсогчдын олон асуултуудыг асуун. За мөн таны зүгээс бас иргэдээ өгөх гэж байгаа мэдээллүүдийг асуун. Тэгээд манай сонсогчдод ч гэсэн яг мэргэжлийн хүн ирсэн дээр асуух асуулт байвал эфирийн шууд утас 30-52 дугаар явцаар бидэнтэй холбогдоод асуух асуулт одоо тодруулах зүйлүүдээ тодруулаарай. За манай сонсогчдын ерөнхийдөө бас асуух гэдэг гол асуулт бол торгуулийн матмашины торгуулийн 50%-ийг одоо төлөөгөө бол идэхгүй болгосон мэдээллийг иргэн сэргэнэ гэж байгаа тийм. Энийг бас нэг хугацаа заагаад өгсөн 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл энэхүү одоо торгуулийнхаа 50% хүртэлх өмнөний дүнгийг төлөхгүй бол бас буцаагаад эргээгээд торгуулийн бүтэн болгож сэргэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаарх мэдээллийг та сонсогчдод өгөхгүй юу? Тэгэхээр иргэд маань ер нь бол гол төлөө торгуулаа яад шахав те. Анхчлаа мэдэхгүй. За тэгээд нэлээдгүй одоо олон иргэд маань бас буруу тушааж байгаа. Иймэрхүү тохиолдол гарч байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ 10 сарын 1-ээс өмнөх одоо хугацаанд бол тухайн одоо иргэдийн торгуулийн 50% бол төрөөсөл хөнгөлсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн иргэд маань гол төлөө одоо тээвэр эсэлтэй явж байгаа хэ тийм ээ. За хяналтын камерын торгуул. За хурд гэтрүүлсэн юм уу, гэрэл төхөөсөрсөн юм уу? Эсвэл бол төр буюу удаах цагаар одоо хоригдсан газар тээвэрслээ тавиад ингэ зургийн зөрчлөөр замуулгын өдөртлөн төвөөсөрсөн торгуулаа. Тухайн одоо бие хүнээр явж исэн жолооч жоохон торгуултаа ингэ бүгдөргөнд бацаад нэг даасанд хийчихэд иймэрхүү зөрчлийг гаргаж байна. За дээрээс нь цагдаагийн албаагч бол тухайн жолооч төр бол арга хэмжээ тооцож байгаа. Яг энэ үед бол 13 орнд вар кодын торгуулийн утас хэвлэж өгдөг. Гэтэл энийгээ бичгтээ тухайн одоо вар кодны торгуулийг дутуу бичих, таслалтай бичихтэй. Ингэж үзнээр тухайн одоо торгуул хийгдсэн ч гэсэн яг торгуул цэгийн смарт карт цэгийн дээрээс л ороод үзэхлээр бол арилахгүй байдаг. Иймэрхүү зөрчлүүдийг бас иргэд маань нийтлэг гаргаж байна. Тэгэхээр иргэд маань яг энэ одоо торгуулийн төлөлтөө ихтэй тавхан за биеэр юм уу төрийн механик дээр очиод тушаах болцоотой. За эсвэл бол смарт одоо карт цэгийн эсвэл бол ийм Mongolia аппликейшнаар бүрэн одоо тушаах одоо бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр хамгийн гол нь иргэд маань ойлголттой зөв аваад энэ дараах зүйлүүд дээр бас анхаарат өгөөч гэдгийг бас нийт иргэдэд бас анхааруулчихмаар байна. Ер нь бол тухайн иргэн маань торгуул цэгийн рүү орохлоор за нийт одоо торгуулийн мөнгөнд үгүй 50 нь бол хөнгөлөгдсөн байгаа. За энийгээ бол одоо банкн дээр биеэр очиод тушаахтаа бол 2 даасан тушаана. Юу вэ гэхээр нэг нь бол одоо тээвэр эрсдэлтэй хөдөлгөөнд оролцож авч явах үед хяналтын камераар за мөн одоо тээвэр эрсдэл нь буруу газар тавьчих байдаг шүү дээ тийм ээ. Энэ үед бол зургийн зөрчлөөр ороод ингээ зам хөдөлгөөний өдөртлөн төвөөс бол камерын хяналтын торгуул ирсэн байгаа үед бол тусдаа данс байгаа. Одоо жишээлбэл зүгээр нэг бат гэдэг жолооч хөдөлгөөнд оролцож яваад гэрэл төхөө зөрчлөө энэ цагдаагийн албагч цосоогоод ингээд битээр торгосон бол тийм ээ. Энэ үедээ бол одоо бас тусдаа торгуулийн данс байгаа. Энэ хоёрыгаа бас ялгаж салгаач. Ерөнхийдөө энийг ялгаж салгаагүй болмоос иргэд маань гол төлөв нэг дансанд бүх одоо торгуулаа багцал тушаахад ингээд зөрчил гаргаад байгаа. Тэгэхээр ер нь бол торгуулийн данс бол одоо камерын хяналтаар ирж байгаа торгуулийн данс бол 100, 200 мянга, 985. За тухайн жолооч маань одоо яг өөрийнхөө үнэлхэн дээр их тийм ээ мэдээлэл дээр байгаа торгуулаа бол 100, 200 мянга 500 гэсэн төрийн сангийн дасанд бол тушаах байгаа. Тэгэхээр иргэд маань энэ торгуулийн одоо 50% хөнгөлт за яг энэ 10 сарын 1-ээс өмнөх одоо тушаалтанда идэвхтэй хамрагдаач. Мэдээлэл бол та бүхэн бол ерөөсөө смарт карт цэгийн рүү орох юм бол бүх зааварчилгаа зөвлөмжл байгаа гэдгийг бас иргэдэд анхааруулчмаар. Тэгээ энэ торгуул нөгөө хөнгөвчлж байгаа шүү дээ. Яг хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдний хоорондох торгуул нь 50% хөнгөвчлөгдөж байгаа вэ? Тэгэхээр ер нь бол үржилийн тухай бол гарсан те. За үүнтэй холбоотойгоор яг тухайн одоо 7 сарын 1-ээс өмнөх торгуулийн мөнгөнд дүнбэг бол 10 сарын 1-ний хоорондох хугацаанд бол 50%-аар л хөнгөсөн. Тэгэхээр иргэд байна энэ хугацааны торгуулийг бол яг ингээд торгуул цэгийн рүү орохлоор тухайн торгуул бол таны торгуулийг яг 50%-аар автоматар ингээд хөнгөвчлсөн байгаа. Энэ үедээ бол торгуулаа бас тушааж одоо яг энэ төр зэсгээс үзүүлж байгаа хөнгөлтөө таах хүн яг 10 сарын 1-ний хугацаанд хамрагдаарай гэдэг бас уриалж хүсч хэлмээр байна. Сонсогчд маань бас хүмүүс бас асуугаад байгаа.
торгуулийнхаа 50%-ийг ингээд төлсөн ч гэсэн бас нөгөө нэг торгуул цэгийн дээрээс бусад мэдээллүүд нь ингээд буцаж арилгахгүй байна гэсэн мэдээлэл байгаа шүү дээ. Энийг одоо бас яг яаж мэдэх вэ? Тэгэхээр иргэд маань ерөөсөө нөгөө саяны хэлсний дагуу за торгуулийн var кодыг дутуучдаг. За дараа нь хоёр торгуулаа яг нийтэлж багцалж харж агаад ингээд нэг дансан тушаадаг. За эсвэл бол одоо банкн дээр очиж тушаалт хийж явах үедээ тухайн одоо улсын дугаараа буруу хүчдэг тий сери андуураа бичдэг. Иймэрхүү тохиолдлыг бол нийтлэг гаргаж байгаа. Энэ дээр бас та бүхэн анхаараарай гэдгийг хэлмээр байна. За ер нь бол зам хөдөлгөөний эрчим хүчээ бол эрс нэмэгдсэн байгаа. Нийслэхтэй хэмжээнд. За сая 9 сарын 13-наас ихтэй сургуулиуд үешттэйгээр ороод эхэллээ. Энэ жилийн хувьд бол онцлогтой шүү дээ тийм ээ. Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг за ихтэй сургуулиуд бүгд одоо танхимаар хичээлээ. 2 жилийн хугацаанд бол цайнаас бол захимаар хичээлж байсан. Энэ жилийн хувьд бол лидгүү зам хөдөлгөөний эрчим хичээл үүсэж байгаа. За яг энэ үед бол албаагч нар бол гудамжаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ иргэд маань одоо дараах зайлшгүй шаардлагатай мэдээлэл өгмөр байна. Тэр нь юу вэ гэхээр бол хичээлийн шинжил эхэлсэн байгаа энэ үед бол эцэгчүүд маань бага насны хүүхдээ одоо сургууль цэцэрлэгт нь хөргөж өгдөг. Энэ үедээ зам хөдөлгөөнд оролцож байгаа үед яг гарцаараа гарах зайлшгүй шаардлагатай байна. За эцэгчүүд маань одоо лидгүү нийтлэг зөрчлийг гаргаж байна. Тэр нь юу гэхээр хүүхдээ сургуульд нь хөргөж өгж байгаа нь сайшаалтай. Гэхдээ сургуулийнх нь одоо яг гадаа нь замын эсрэг талд хүүхдээ машинаас буулгаад гүйлгэж оруулж байна. Энэ өөрөө эрсдлэг дагуулж байна. Яг өнөө өглөө одоо ингээд зам хөдөлгөөний эрчим хүчил нэлээд үүссэн байгаа. Энэ үед бас иргэд маань хурдаа тохируулж явах хэрэгтэй. Яг тэгэхээр явганы хөдөлгөөн маш ихтэй байгаа. Яг энэ мэдээллийг сонсож байгаа үзэгч та хон сонсогчтой хөдөлгөөнд оролцож авч байхдаа анхаарал болгоомжтой. Нэг ч гэсэн явган зөрчиж гарцаар гарч явахдаа зам тавьж анхаарал болгоомжтой оролцоорой гэдэг бас албаны зүгээс уриал зүйлчлэмээр байна. За эфирийн шууд утсанд сонсогч холбогдсон байна. Одоо сонсогчд маань бас өөрсдийнхээ сонирхож байгаа асуултыг Отгон Тамир Ахмадаас асуух хаа. За уцсал бий. Байна уу? Өглөө нэмэнд холбогдсон байна. Баярлалаа. За асуух асуултаа бол та асууж болно. Тэнгэлтэй зүгээр хэлж гинөө. За. Энэ ард түмэнд бас нэг энэ цагтаагийн одоо тэр авт хөдөлгөөний дөрвөн мэдрийг бол гарын авраг мамрыг сайн судалж өгөхгүй энэ дөрмөө мэдэхгүй байна да. Энийг анхаарах хэрэгтэй. Энэ тэр нэг сайн анхаарахгүй болохгүй да. Та бүхэн ажлаа ажиллах хэрэгтэй. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр тээврийн цагдаагийн албанаас бас аянуудыг зохион байгуулдаг тийм яарад яах вэ? Дураараа биш дүрмээрээ орон нутгийн замын хөдөлгөөний одоо соёл гэсэн бас ерөнхийдөө аянуудыг зохион байгуулж байгаа. Одоо бол тээврийн цагдаагийн албанаас бас ямар аяныг зохион байгуулж байна? Одоо иргэдэд жолооч нартай яг ямар аяныг зохион байгуулж байна? Тэгэхээр ер нь бол цагдаагийн байгууллагаас үүштэй холбоотой лидгүү олон ажил аргамжийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг зуны дэлгэр цагт бол одоо хүүхдэд ээлтэж ирээдүгөө хамгаалъя. Орон нутгийн зам хөдөлгөөний соёл ингээд үүштэй аргамжийг зохион байгуулсан. Энэний үр дүнд бол тодорхой төрлийн ослоорын дуудлага мэдээлэл бол буугч үр дүнтэй байсан. За яг одоогийн өгж байгаа аргамж бол хичээл эхлэлгээд нэгцэн аргамж улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. За голдуулуу одоо энэ жилийн үед гэх юм бол хичээл сургуулийг танхимаар хичээлж эхэлж байгаатай холбоотой сургууль орчмын аюулгүй байдал. За зам хөдөлгөөнд оролцоод хичээгчүүд юуг анхаарах юм? Зам хөдөлгөөнд оролцогч жолооч нар маань юуг анхаарах юм те? За орон нутгийн замд явж байгаа жолооч нар юуг анхаарах юм гээд энэ нэгцэн аргамжийн хүрээнд хялтчилгалтыг үлгүйштэй зохион байгуулж байна. Тэгээд яг өнөөдрийг одоо хүртэлх хугацаанд сургууль орчимд бол нэг ч хүүхэд одоо осол төрдөөгүй байгаа. Энэ дээр бас эцэгчүүдийн скул полици, за замын цагдаагийн албаагч, цагдаагийн байгууллагын үүштэй хяналтаар бол үр дүнтэй байна. За эфирийн утсанд дараагийн сонсогч холбогдсон байна. Сонсогчийн бас асуултыг. Алло. За та байна. хөлөө авсныхаа дог багсгаараа. Хоёр дансныхаа дугаар дахиад хэлээд өгөх үү? За тэгээ. За тэгэхээр 100 200 мянга 985. За энэ данс бол ямар учиртай юм бэ гэхээр та одоо яг тээврийн ирслийн торгуул захимаар ирдэг шүү дээ тий. Таны тээврийн ирслийн торгуул захимаар ирж байгаа үед энэ бол энэ дасан тушаанаа. За тухайн албаагч одоо удам зөв хөдөлгөөнд оролцож байгаа тухайн жолоочийг дүрм зөрчсөн тохиолдол төр нь торгож байгаа бол тийм ээ тухайн жолоочийг бол 100 мянга 200 мянга
За 500 өргөсөн төвийн дасанд бол тухайн одоо үнэлгийнхаа мэдээллийн дагуу торгуулаад тушаах байгаа. Тэгэхээр хоёр тусдаа дансыг иргэд маань ойлгохгүй. За нэг данс нь ингээд багцлаа тушааж байгаа тохиолдолд нэлээдгүй гарч иж байна. Энэ дээр бас иргэд маань анхаараач гэдгийг хэлмээр байна. Түрүүнд та онцолж хэлжсэн эцэг эхчүүд хүүхдүүдэд хүргэж өгтөө сургуулийн эсрэг тал зогсоод хүүхдээ гүйлгэх юм тохиолдлууд их байна гэж. Тэгээд энэ бол ялцчгүй бас нэг толгомдоод байгаа асуудал. Би ч бас сургуулийн хүүхд хүргэж өгдөг ээж аавуудын төлөвлөлт. Хүүхдээ өөрөө оруулж өгчөөд машина орхиё гэхээр сургуулийн ойр хавьд зогсоол байхгүй. Түр ингээд орхичоод гараад ирье гэхэд ерөөсөө 5 минутын дотор машин авчаад явчих тохиолдол байдаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь тээврийн цагдаагийн албанаас зохицуулт ямар зохицуулт байдаг юм бэ? За бас тэр нөгөө машин ачих асуудал дээр заавал утастаж мэдэгдэж ачдаг юм уу? Тийм журам байдгүй эсвэл машина буруу газар тавьсал бол утасдахгүйгээр ачих хэрэгтэй байдаг юм уу? Тэр тал дээр та нэг ойлголт өгөөч. Тэгэхээр одоо бол тухайн одоо төр буюу удаан хугацаар зогсоо хөргөлсөн газар зогсож байгаа тээврийн хэслэг бол цагдаагийн албагч энийг ачих гэж бодож болохгүй. Зам хөдөлгөөний удирдлагын төвөөс тусдаа мэргэжлийн зургийн зөрчлөөр баримжуулаад ингээд хөргөлсөн газар зогсож байгаа бол зургийг баримжуулаад зөвшөөрөл болгонгод удирдлагын төвөөс одоо зөвшөөрлийн дагуу ач зөөрлөх тээврийн хэсэл бол тухайн тээврийн хэсэл бол ач зөөрлөж байгаа. За ер нь бол цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за ослын эргээс иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа. За иргэд маань нэг зүйлийг сайтар ойлгох ёстой. Сургуулийн орчмын бүс гэж тэмдэг байдаг. Энэ тэмдэг зам хөдөлгөөний дүрмд 3 заалтыг бол одоо анхааруулж байгаа. Юу гэхээр сургуулийн орчмын бүст төр буюу удаан хугацаагаар тээврийслийг тавихыг хориглож байгаа. Яагаад гэхээр тэрээр маш одоо хүүхдийн хөл хөдөлгөөн их байдаг. Ингээд тээврийслийн урдуур гам уу хойгоор гараад үзэг тохирч халахлагдсан нөхцөлөд хүүхд мөрөгж байгаа, осол төрж байгаа тохиол байгаа учраас сургууль орчин бүст өрөөсөө л эцэгчүүд маань бити тээврийслээ тавиачи. Та бүхэн тээврийслээ зайдуу зогсоолтой газар тавиад хүүхдээ хөтлөөд яг зөвшөөрсөн он гэрлэр явууныхаа гарцаар гарч зам хөдлөө гарч хүүхдээ өгөөч. Тэгхгүйгээр одоогийн нөхцөл байдал бол ийм л байна л да. Сургууль орчин дээр эцэгчүүд маань за хүүхдээ гүтлөөд сургууль руу оруулж өгч जैन. Гэхдээ хүүхд бол зам хөдөлгөөнд оролцох дундаас одоо хамгийн эмзэг нь байдаг. Зам хөдөлгөөнд оролцох дадал хвшлийг эзэмшээгүү. Энэ үед хүүхд багчууд зөв үлгэр дураа илүүзүүлээд гарцаараа гараа те. За миний хүү гарцаараа ингэж гардыг шүү. Гарцаар гарахтаа яах вэ? Хичнээн зөвшөөрсөн он гэрэл алсан байсан ч гэсэн за миний хүү энд бүх тээврийн хэсгүүд чам зам тавьж өгсөний дараа аюулгүй байдлаа анхаарнаа. Энэ байдлыг эцэгчүүд маань хүүхдэд ингэж хэлж өгөөч. Магадгүй тэр хүүхд маань ангих тусмаа тэгээд одоо 10-аас дээш те 5 дугаар ангиас дээш насны хүүхд болоод ирэхлээрээ бол зам хөдөлгөөнд ганцаараа оролцсон. Зам хөдөлгөөний дөрөвд бол 10 хүртэлх насны хүүхд бол заавал харгалзах хүнтэй гэсэн байна. Тэгэхээр ерөөсөө л хүүхдээ эцэгчүүд маань зөв өдөр дуурайлтай гараас хөтлж оруулах нь тээврийслээ зайдуу тавих нь энэ бол ерөөсөө л хүүхдээ аюулгүй л болов зам хөдөлгөөний соёл байна. За маш олон зүйлийг тодруулаад асуух асуултууд бол байна. Сонсогчдын дуудлагч гэсэн тасралтгүй ирж байна. Нэг сонсогчдын дуудлагыг авчаа тэгээ хоёлаа цагдаагийн байгууллагын 100 жилийн хүрээнд ямар ажлыг төлөвлөж байгаа тухай бас ярилцъя тийм ээ. За сонсогчийг авах. Байна. За нэг юм асууя. За. Манай юу ОБП 8285 гэсэн юм дугаартай Солонгосын Төгсөн гэдэг машин байгаа. За. Тэгсэн чинь бас яг ийм дугаартай ОБП 8285 гэдэг жижиг брус байгаа. Тэгээд манайх дээр 2-3 удаа торгуул ирлээ. Тэгээд бид нар одоо юу хийгээгүй юм чи ямар сони юм бэ гэж бодоод замын хөдөлгөөний удирдах төв гэдгийг ирж сурж байгаад очлоо. Тэгсэн чинь тэн дээр очсон чинь тэгсэн дараа нь машины юу зураг нь ирлээ. Тэгээд тэрийг аваад замын хөдөлгөөний төв гэдэг дээр очсон чинь үнэхээр андуурагдсан байсан. Тэгээд одоо ийм байдлаар манай дээр маш их торгуул ирдэг. Энийг одоо яаж зохицуулах юм бэ? Дандаа торгуул нь одоо манай дээр ирээд бид нар манайх болохоор хойноосоо зүүн тийшээ голдоо явдаг. Тэр машин болохоор баруунаас ирдэг юм байна лээ. Тэгээд ийм зөрчил гаргаад одоо бүр зөндөө торгуул байх юм. Одоо аль нь манайх бол нэг би өөрсдөө мэдчихэж байгаа 2-3 торгуул байгаа. Гэтэл манай дээр 40 хэдэн мянган төгрөгийн одоогийн байдлаар торгуул нэрсэн байх юм. Энийг одоо нэг зохицуулахгүй хэцүү юм аа. Байнгал тэр замын хөдөлгөөний удирдах газар руу явж ирэх. За баярлалаа танд. За тэгэхээр энэ дээр иймэрхүү тохиолдлууд бол гарч байгаа. За автомобилийн үндэсний төвөөс
тухайн тээвэр хэсэл одоо өмнө Bruce маркийн автомашин дээр явж байгаад за ингээд дугаар сервислүүд одоо бүртгэл улсын дугаар шилжүүлэх хөтөлбөрөнд оролцоод ингээд тухсан машин дээр тухайн тээвэр хэслийн дугаар ирээд иймэрхүү тохиолдол гарч байгаа. Тэгэхээр нөгөө програмын дээрээс шүүгээд тухайн одоо Bruce маркийн автомашин бол шилжүүлээд ингээд тухсан дээр ирсэн. Иймэрхүү дугаарын давхалцал дээрээс болж одоо торгуул ганцныг одоо андуурч өгсөн юм байгаа. Энэ дээрээс бол тухайн иргэн төл зөвлөж хэлэхэд за та хав дээрийн үндэсний төв дээрээс очиод өргөдлөө гаргаарай тий. За замун хөдөлгөөний удирдлагын төвөөс бол тухайн тээвэр хэслийн торгуул бол одоо хаяг шилжээгүй иймэрхүү нөхцөл байдал төр нөгөө Bruce маркийн автомашины торгуул бас ирж байгаа иймэрхүү тохиолдол гарч байгаа хаа. За энийг бол анхааралтай аваад за удирдлагын төв болон хав дээрийн үндэсний төв рүү бид бүхэн хандна. Таарч гэсэн бас хүсэлтэй гаргаарай гэдгийг бас зөвлөжлээ. За Улаанбаатар хотод 8 цаг 48 минут болсон байна. Манай өглөөний хөтөлбөрийн зочноор Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Отхон Тамир оролцож байгаамаа. Тэгээ сонсогчд маань бас зарим асуултуудаа асуулаа. Монгол цагдаагийн 100 жилийн ой болж байгаа. 100 жилийн арга хэмжээг бас сайхан болсноо. Яг ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. За цагдаагийн байгууллагын хөөсч өгцний түүхт 100 жилийн зочд төр тохиож байна. За энэ хугацаанд бол яг энэ одоо Монголын цагдаагийн 100 жилийн түүхт одоо хуудсанд бас бичигдсэндээ бас баяртай байгаа. Тэгээд ер нь бол цагдаагийн байгууллага ард иргэдийнхаа аюулгүй амар тайван байдлын төлөө маш олон ажил арга хэмжээ бол санаачил зохион байгуулж байгаа. Ер нь бол одоо гол төлөв техник технологийн дэвшлийг ашиглаж тийм ээ. За олон нийтэд аюулгүй байдлыг хангах, замун хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол ажлаар хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг энэ одоо мэдээллийг сонсож байгаа нийт тэг Монгол орны өнцөг улам бүрт ажиллаж байгаа, амьдарч байгаа цагдаагийн албаагч за мөн одоо хавийн амралтанд авсан Ахмад үе за шин залуу албаагч нартай бол бүгдөөрэнд нь цагдаагийн байгууллагын одоо түүхт 100 жилийн баярын мэндийг төвшүүлье. Баярлалаа. Тэгээд ойн хүрээндээ олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа хаа. Тэгээд хамгийн гол уриалга нь одоо юу гэж хэлмээр байна иргэдтэй хандаад энэ ярилцлагын төгсгөл битэрээ асууж амжаагүй таны бас нийт иргэдтэй одоо уриалмаар байгаа зүйл. Тэгэхээр нийт иргэд маань хөдөлгөөнд оролцож байхдаа их хотын соёлыг баримтлах, зам хөдөлгөөний төрмөө баримтлах тийм ээ. За явгнаар хөдөлгөөнд оролцож байхдаа хүүхдээ аюулгүй байдлыг хангах заашгүй шаардлагатай байгаа. Цагдаагийн байгууллага бол иргэдийнхээ аюулгүй амар тайван байдлын төлөө бол цагийн ямагт бол нэг номерт анхаардаг. Ингээд одоо яг цагдаагийн албаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хөдөлгөөндөө соёлтой оролцох. За иргэд маань тайван байх юм бол цагдаагийн байгууллагын ажлын одоо үндсэн гол зорилго болж байгаамаа. Тэгэхээр иргэд та бүхэн бас хөдөлгөөндөө оролцох. За ерөөсөө энэ аюулгүй байл гэдэг зүйл бол нэг номерын асуудал байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За цагдаагийн байгууллага энэ ковид цар тахалтай холбоотойгоор бол баяраа бол захимаар бол тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр бол иргэд та бүхэн одоо хөдөлгөөнд оролцох. За одоо бусад одоо зам хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй байхад бол анхаарч соёлтой байгаарай гэдгийг хэлмээр. Аюулгүй байдал их хотын соёл хоёр бол заашгүй холбоотой тийм ээ. Их хотын иргэд маань соёлтой дүрмээ дагаж мөрдөж өөрсдөө аюулгүйгээр зорчих. Бусдыг бас аюулгүй зарцуулах тал дээр нь аль нь одоо хангагдаж өгдөгөө. Тэгээд 8 цаг 51 минут болж энэ хойлоо нэг сонсогчийн дуудлагыг авах. За тэгээ энэ сонсогч нь бас чухал асуулт асуух гэж байгаа хаа. За утсан тасарлаа. Эфирийн шууд утас 30-22 дугаарыг утас та биднийг холбож байгаа. Та гар утаснаас салгаж байгаа өмнө 11 гэсэн октор дугаарыг хийгээд бидэнтэй холбогдоорой. За сонсогч холбогдсон байна. Сайн байна уу? Сайн байна уу? Би энэ дээл бас уртлын төлбөрөөр бүгд төлөвлөсөн гэдэг нэг торгуул цэгийн энэ харахаар харагдаж байгаа. Тэгээд саяхан нэг мессеж эрэхтэй ийм нэг замын юу зөрчлөө та гэсэн нэг мессеж надад иржсэн. Тэгээд нэг торгуул цэгийн мен дээр энэ харагдахгүй байхлаа зэрэг энэ одоо торгуул байхгүй гэсэн үг үү? Эсвэл бах өөр байдлаар яах вэ юу? Нэг 14 хоног өмнө. За тэгэхээр саяны сонсогч маань бас тэрвэжлийнхэн торгуулыг шүүж утсан байна тий. Тэгээ за магадгүй яг өөрийнхөө одоо үнэлхэн дээрх торгуулаа хийгээд үтсэн ч байж магадгүй. Тэгэхээр үнэлхэн дээр хийж байгаа торгуул бол мэдээж хэрэг бол харагдахгүй. За тэрвэжлийн торгуул бол тухайн дүрм төрсөн энэ хүний торгуул бол захимаар ирсэн мессеж ирсэн байна цам хөдөлгөөний хөтөлбөрийн төвөөс. Тэгэхээр үнэлхэн дээр ирж байгаа торгуул ийм Mongolia аппликейшнаар харагдах уу? Ер нь бол торгуул цэгийн мен рүү орохлоор тэрвэжл
жолооч гэдэг хоёр тустай амь сонголт байгаа. Тэгэхээр иргэдмэн тээвэр хэслэр жолоочороо хараад за тургуул байхгүй байна гэдэг тий. Тэгэхээр тээвэр хэслийн хамтаа улсын дугаараа хийж үзээрэй. Тэгэхээр гараад ирэх байгаа. Тэгээ хамгийн гол нь иргэдмэн ерөөсөө энэ хөдөлгөөнд оролцоотой соёлтой байх зайлшгүй шаардлагатай. Тийм ээ. За соёлтой байж энэ тодорхой хэмжээний хосол аваар зөрчил гарахгүй байх юмаа гэдэг бас ихтэй харуулчихмаар. За баярлалаа олголоо. За дахин нэг дуудлага орж ирсэн. За энэ сонсогчийг авъя. Байна уу? Байна. За холбогдсон байна та? Оо за баярлалаа. Юу одоо торгуула баян төлдөг жолооч байна. За. Тэгээ бас нэлээд олон торгуулсан да. Манайхан зурсан байдаг учраас яг хурдан явж байгаа тэгээ торгуулсан байгаа. Тэгээ тэрний 50% нь босоож олох болов яах вэ? Би төлсөндөө жоохон харамсах маягтай сууж. За саяны маань сонсогчвол цуслангийн зам дээр явж байгаад бас тухайн үед нь төлчдөг юм байна. Дор өрн төлөөл явд юм байна. Тийм байна. Тэгэхээр бол торгуулийг бол одоо 50% буцааж өгнө гэсэн зүйл бол байхгүй. За төрөөс үзүүлж байгаа хөнгөлт бол 50% бол ингээд төр хөнгөлөөд за үлдсэн 50% нь бол иргэн маань тушаах байгаа. Тэгэхээр хамгийн гол нь иргэд маань нэг зүйлийг та бүхэн ойлгох ёстой. За цагдаагийн албаагч гудамж зам үүрэг гүйцэтгэж байгаа. За ингээд та бүхний ерөөсөө л амнаас эрүүл мэндийг хамгаалахын төлөө зогсож байгаа. Дүрм зөрчил хурд хэтрүүлэх юм бол магадгүй одоо ослоор үүсэх эрсдэл бол хурднаас үүсэлтэй маш олон ослоо байдэн шүү дээ. Тэгэхээр энэс уртан сэргийлэхэд бол албаагч нар зогсож байгаа. За дүрм зөрчөөд мэдээж хэрэг нэг дүрм зөрчөөд цаана зам төрийн осол ерөөсөө л нэг ялхам ойрхон байгаа. Тэгэхээр ерөөсөө л өдөртөндөө цагдаагийн албагч хяналт тавьснаар за өдөртөө 50-60 сухдугаар дээр ирчлөөж байгаа жолоочийг тасалж зогсоож байна. Огт жолооч биш. За бүрэн бус тэрэгслэн тооромж байхгүй. За маш олон зөрчлийг бол өдөр болгон илрүүл тасалж зогсоож байгаа. Хэрвээ эднэрийг илрүүлээгүй байсан бол маш олон одоо осол аваар гарч тийм ээ. Айл гэр бүлд одоо хагцал зовлон учрахаас урдсан сэргийлж байгаа маа. Тэгэхээр иргэд маань энийг зөвөр болгоорой. Хөдөлгөөнд оролцож байхдаа соёлтой тийм ээ цамгал өрөө дүрмээ зөрчихгүй байгаарай гэдгийг л дахин харуулчмаар байна. За сүүлийн сонсогчийг авъя. Авч юмчих уу? За. Маш төвчхон. Байна уу? За холбогдсон маань асуултаа асуугаарай та. Би нэг торгуулаа төлсөн. За. Миний 180 мянга гарсан байсан байхгүй юу? За. Тэгсэн чинь очоод нэг торгуул номер хийгээд үздэг нэг юм байсан нэг. За торгуулцыг юм л орсон байх шүү. 83 мянган гарсан байхгүй юу? За. Тэгээд би энэ одоо 83 болсон байх энэ одоо яасан юм бэ нэг усаа хөнгөлнө гэжсэн хөнгөлсөн болоо гэдгсэн чинь тэр үүдний жир хөнгөлчөд үлдсэн наадсан байхаа ингэхгүй юу. Тэгээд би төлсөн. Тэгсэн чинь төлөхтэй би ингэсэн байхгүй юу. Банкан дээр шийдгүй зүгээр шууд хажууд нь тийм нэг эсэрний нэг мөнгө уншдаг юм байсан. Тэр одоо тэгээд төлөвсөн байхгүй төлөвтэй түрүүний хэлээд байсан зүйлүүд байна. Тийм ерөөсөө саяны иргэн маань QR-аар тушаацсан байна. Тэгэхээр таних бол төлөгдсөн гэдгийг хэлмээр байна. За баярлалаа. Бидний ярилцах хугацааны түрээд өндөрлөж байна. За бид энэ өглөө бол Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэрэгчлэлтэн цагдаагийн Ахмад отхон тамиртай одоо иргэдийн сонирхож байгаа асуултын хүрээнд ярилцлаа. Ярилцлагын төлөө авсан ярилцлагын одоо урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. За сонсогчдоо хөтөлбөрийн төгсгөлд Монгол Улсын авиа жүжигчин Баясгалан, Монгол Улсын авиа жүжигчин Ариун Баатар нарын дуулсан Монгол төрийн цагдаа гэсэн дууг зориулж байна. Аммага амгалан эмхийн харууд зогссон илихимор хавига хонсон эргэтгэний сүлдэт цагада мохож үзээгүй цаазаа Монгол төрийн чинэг цагада
жудлыг сахисан Одос хайртай амдаа эргэлж голомт залгсан танхид хөвгүүд эврихимор хавига хусан эрхэтөрийг сүлдэт цагдаа мохч үзээгүй цогцолоо Монгол төрийн чимээг цагдаа би цагдаа холдох хорон бүгдийг устын төлөө өгтөж үүдсэн хааны түшиг үрэмэн шүтээ